Хоёрдугаар улирал маань эхлэхэд Неро юу нь мэддэхгүй зүйл рүү шигдэж байхад Неря Неро гэсээр аврах гэж оролддогч чаддаггүй. Тэгээд 7 хоногийн өмнөх үйл явдал руу шилжинэ. Багш нар 3 нүүр хамгаалах хот байсан болохоор тэргүүдээ 3 хуваадаг. Харин Неро дараагийн хот руу явж байх замдаа Өнгөр багшийн эзэнт гүрний тушаалыг зөрчил буцаад боол болох болно. Сайн үйл хийлээгээд сайн хүн болохгүй. Дахиад тушаал зөрчих юм бол би өөрөө чамайг алах болно гэж хэлснийг санаад олон хүний аймыг аварч инх тайванг бий болгох биш. Зүгээр тушаал дагаж цэргийн хуулийг дагах нь зөв зүйл үнэхээр мөн гэж юу гэд бодоод явж байхад дараагийн бүслэлтэнд орсон хот Терециад ирнэ. Энэ хот нь Нория болон Валенсиа хаант улсын хооронд арилжаа хийхэд төвлөрдөг гол газар. Тийм болохоор энэ газрыг хамгаалах нь их чухал. Тэгээд тэд шууд дайрч орно. Өдөржин тулалцаар мангасуудыг алж дуусгад орой болсон байдаг. Уул нь энэ хот их чухал болохоор сайн хамгаалттай байх ёстой. Гисэн хэдэж дотор талд нь боолууд бослог гаргасан болохоор сул мангасууд байсан ч цэргүүд нь тэгж их зовж байсан. Неро боолууд юунаас болж бослог гаргасныг асуухад цэрэг бослог ямар шалтгаанаар дэгдсэн болохыг мэдэхгүй. Асуудлыг үүсгэсэн хүмүүс өөрсдийн хийсэн муу үйлдэлээ хамгийн түрүүнд мартдаг. Амаа мэдээрээ Бендамин бид тэдэнд юу ч хийгээгүй. Ингээд маргаан улам ширүүсэх гэж байтал алзан багш тэдний яриаг зогсоож тэргүүдэд хаалгаа нэхийг тушаадаг. Тэд хаалгаар ороод өөрсдөө эзэн хааны хүмүүс гэдгийг хэлэхэд боолууд зэвсгээ тавьж өөрсдийн төв рүү оруулна. Неро боолуудыг ажиглахад яг л хуучны өрөөгөө олж хардаг. Энэ хооронд өөр нэг газарт өнгөр багш дээр нэг цэрэг ирээд яралтай мэдээ дуулгана. Тэр нь 3 бүслэгдсэн цайзын нэг рүү Кайпис өөрийн биеэр дайралтыг өдөртөж байгаа гин. Үнийг сонссон өнгөр багш тэр зүг рүү нэн даруй нэмэлтгүй илгээхийг тушаадаг. Тэрасо Кайпис гэж хэн болохыг асуухад өнгөр багш түүнийг хүмүүсийг сэтгэл хөдлөлгүй зөвхөн хамгийн ханхуу бодолдоо захирагддаг болгох чадвартай удирдагчдын нэг гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн оюун санааг хянаж удирдах чадвартай гэсэн үг. Халзан багш босогч нарын удирдагчаас та нар юу болсон болоод тэдний эсрэг бослог гаргах болов гэхэд урдаас нь чөтгөрийн найран бидэн дээр ирэхэд тэр новчнууд бидэнд твсэг барихыг ч зөвшөөрөөгүй. Биднийг хог шар мэт үтсэн. Бас болоогүй бидний хоол хүнс хангамжийг хязгаарласан. Одоо бид өлсөж байна. Туулай хүртэл булан чахагтаад ирэхээр амьд үлдэхийн тулд чадах бүхнээ хийж тулалддаг. Харин бусад боолууд нь эцсээ хүртэл тулалдахад бэлэн байгаа харагддаг. Тэд төв хаалганы урд ирэхэд дээрээс нь үгийн зөрөөгөө галладаг. Бид эзэн хааны тушаалаар энд илгээгдсэн эзэн тулсын айран байна. Би бол хаан тулсын баатруудын командлагч. Энтхийн ноён Азлон тэгээд юу гэж бид таашид ярихыг хүсэхгүй байна. Эндээс хурдан яв гэснээр дахиад дайрахад Неро дайралтыг зогсоогоод та нар муу шунхай новшнууд зөвхөн өөртөө л боддог. Бидэнд өчөөхөн ч болов ээлдэг харцдаггүй. Та нар биднээс бүхнийг булаасна. Чи боол байх нэ? Тийм ээ, бид хоёр боол байсан. Гэхдээ одоо бид та нар шиг новшнуудыг шийдгэж чадах эзэн хааны айрмын офицер болсон. Бүх язгууртнууд чиний хэлсэнтэй адил гэдэгт итгэлтэй байна уу? Чи аимшигт бэрхшээлийг туулсан байж болно. Гэхдээ үүнээс чинь ургасан чиний үзэн ядал бүх язгууртнуудыг ижлэр дүгнэхэд хүргээд байна. Чи язгууртнуудыг үнэхээр боолоос илүү аимшигтэй гэдгийг надад нотолж чадах уу? Өнгөрсөн түүх аль хэдийн бидэнд нотолж өгч чадна. Гэхдээ үнэхээр та баттай нотлохыг хүсэж байгаа юм бол би үзүүлье. Нөгөөх нь хилцээр хийхээр бууж ирээд Нерод үнэний мөннээрээ л сайхан гэж сутал тэр чигээрээ дэлбэрчдэг. Тэгснээ бүр манай хэд рүү дайрахад нөгөө шидэд нь тэднийг амжиж хамгаалтныхаа шидэнд оруулна. Тэгээд шууд хаалганы урд шилжиж ирээд хаалга руу гүдэгч нэрээ нуруундаа баахан өнөгдөн. Нөгөө шидэд нь өнөгдсөн нэрийг эмчилж байх хоорондоо энэ газрын үннийг хэлнэ. Энэ газар худалдааны том хот болохын өмнөх нь Азлон энтхийн ноён болсон. Ноён болсныхоо дараа тэр энэ хотод зөвхөн энгийн иргэд язгууртнуудтай хамтран ажиллаж болохгүй гэж мэдгдсэн. Тийм учраас тэр боолуудад эдийн засагт орох санхүүгийн эрх олгосон. Үүнээс болж энэ хотод хинч чинэлэг худалдаачин болж чадхаар болсон. Жирийн иргэд болон язгууртнууд энийг эсэргүүцсэн боловч ноён Азлоныг зогсоож чадаагүй. Тэр боолуудад үнэхээр их санаа тавьдаг байсан. Учир нь баг байхтай хойд ихээсээ болж боол болсон. Бас боол байсан эмэгтэйтэй гэрэлсэн. Тийм болохоор тэр амьдралынхаа их хугацааг боолын эрхийн төлөө тэмцэж зураалсан. Нэг өдөр тэр өөрийн бүх эрх мэдлийг өөртөө буцаана авч хөгшин насндаа хотын ноён болж чадсан. Гэсэн ч тэр боолуудыг дэмжихээ зогсоогоогүй. Энгийн хүмүүс ба язгууртнууд боолуудыг дарахын төлөө бүхнээ хийн гэдгийг нь мэдэж байсан ч гинэт язгууртнуудаас ч илүү их хөрөнгө мөнгөтэй боолуудын тоо эрс нэмэгдсэн. Ноён Азлоны тэдэнд өгсөн нөгөөмөр сэтгэл түүнд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Тэд илүү их эрх мэдэл хүч чадалтай болох тусам биднээс илүү их хэрэгжүүлэх шаардах болсон. Ноён Азлон тэдний бардам шунхай зан ийм их асуудал дагуулна гэж хизээч бодоогүй. Дараа нь бүх зүйл хяналтаас гарч эхэлсэн. Энд байдал тэнцвэр тогтоохын тулд ноён Азлон боолуудын татварыг нэмэхээр шийдсэн. Шалтгаан нь язгууртнуудыг эргэж хэвийн болгохын тулд энэс болж боолууд
Язгуурт нь энгийн иргэд гэлтгүй ноён Аслонтой хүртэл дайсагналцаж эхэлсэн. Энэ үеэр Сикнумын найрам бидэн рүү дайрсан. Аслон энэ хотын бүх хүмүүст хангамж тараахыг хүссэн ч боолот хангамжийг тэгш хуваарлах болсонд сэтгэл хангалуун биш байсан. Тэр үед мангасууд дайрч хүмүүсийн зүрх сэтгэлд айдас төрүүлээд байсан. Бас цэрэг татлага эхлэхэд боолууд эзэнт гүрний боол зэвсэг барьж болохгүй гэсэн хуулийг шалтгаална цэрэг татлагын мэдэгдлээс болцсон. Бид тэр үеийн хангамжаараа Сикнумын дайралтыг хүссэн хугацаагаараа тэсвэрлэх байсан ч хангамж тараасан өдөр тэдний төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн. Тэд бослох эхлүүлсэн. Тэдний хүсэж байгаа зүйл хангамж биш, эрх чөлөөч биш. Тэдний хүсэж байгаа зүйл бол өөртөө гэсэн хаант улс. Үнийг сонсон Неро гадагш гараад боолууд руу дайрахад Нерия болохгүй Неро. Чи бусдыг гэмтэж болохгүй. Харин гадна Неро боссыг нь ялахад нөгөөх нь шүн болоход чи өөхөх болно гэдэг. Гэхдээ бусд нь зогсолтгүй дайрсаар л цамхаг дээр байсан нөгөө шидэд нь Нерогийн хүчийг хараад алмайрахад халзан багш тэр бол дараагийн шай болох залгамжлагч. Тэрэнд эзэн хаан болох хүч байгаач түүний зүрх сэтгэл хангалттай биш байгаа бололтой гэхдээ тэдэн дээр мэдээ дамжуулж буй шувуу ирнэ. Тэр мэдээ нь мэдээж манай өнөгөр багшийн явуулсан захиа байдаг. Өнөгөр багшийн бичснээр чөтгөрийн найрамын генерал Кайпис энэ газарт байгаа. Бас сүүдрийн найрам орой болоход ялгахын аргагүй болно. Тийм болохоор нар жаргахаас өмнө Кайписийн жинхэнэ биеийг олох ёстой. Хэрвээ олж чадахгүй бол оюун ухаанаа битгий алдаарай гэсэн байдаг. Неро болохоор бүгдийг нь алдсан. Би зөвхөн дайснуудыг шийтгэж байна гэсэн. Урд нь нэг хүүхэд миний аав хаан байна гэд гарч ирээд Нерог чи миний аавыг алсан уу гэснээр Неро руу дайрсан чинь Неро нэг л сонирн болоод баларх гэж байсан. Халзан багш орж ирээд энэ чөтгөрийн генералын Кайписийн хийсэн үрх гэдгийг хэлж өгнө. Нөгөө ойр хавьд байсан үсэн болуудаас баахан сүдрэн мангасууд гарч ирнэ. Тэднийг халзан багш зүгээр хэрчиж байгаа юм чинь. Халзан багш би жинхэнэ биеийг нь олох хэрэгтэй гэхэд Неро ойр хавийг нэг харснаа. Аслоны хөшөөний урд нэг нөхрөө орсон. Эзэн хаан мөрийн дүрээрээ тэгснэ. Тийм ээ миний хүү чи одоо ойлгож байна уу? Шудраг ёс ба хувийн итгэл зүйн хоорондын ялгаа. Неро эрхэм дээцээ. Та яагаад энд байгаа юм? Энэ ертөнцийн шудраг ёс хүч чадлаар удирддаг. Баатруудын түүх чиний болохыг хүссэн зүйл биш гэж юу? Урвалт ямар ч хэлбэрийг төвчдөггүй. Бузар мууг ялдаг баатруудын талаар чи өөрийнхөө амьдралаа эдгээр төрлийн баатруудыг дэмжиж туслахад зориулсан. Тэд зүгээр л юуны төлөөч хамаагүй өөрийгөө үл хайхран золиос гаргадаг. Баатрууд цэвэр ариун байдал эргэн тойрны гоо зүсгэлэнг татдагтай адил эдгээр ач тус чиний чамайг тойрон эргэлдэх болно. Та юу яриад байна? Эцэг чинь амь насаа золиослоод хүмүүсийг өөрчилсөн нү? Яагаад аав чинь чамайг бий болгосон гэж бодож байна? Үнэн дээр тэр зүгээр л ээжийг чинь хүссэн. Гэх мэтчил нь янз янзын үг хэлж толгойг нь эргүүлж байгаад Неро чиний хүсэл юу вэ? Гэхэд Неро би хүн бүрээс өшөө авахыг хүсэж байна гэснээр Кайписийн үрхэнд нь орчдөг. Гэхдээ Нерия яг л ихэнд гардаг шигээр түүн дээр ирж Нерог аварна. Кайписийн үрхэнд орох төгсөн Неро босож ирээд дээврийг нурааж хам болгоод Кайпистэй ганцаараа үсгэр шийддэг. Кайпис чам шиг жижигхэн зүйл Лугартын тийм их хүчийг эзэмшиж байх гэж. Гэхдээ энэ нь миний хамгийн дуртай зууш байх болно. Харин Неро өөрийн маанаг өмнөхөөсөө өөр мэдэрч байдаг. Өмнө нь өөрийг нь залгих юм шиг эсвэл үүнийг хизээч хянаж чадахгүй юм шиг. Гэхдээ одоо яг л өөрийнх нь биеийн нэг хэсэг болсон мэт. Тулааны дуунуур Кайпис Сикнумын хүч чадлын 99%-аар дайрсан. Дайралтыг Нерогийн сэлэм шингээждэг. Бас нэг зүйлийг харна. Наа чи өөртөө бүх зүйлийг шингээдэг мөрөний сэлэм Арктен үү? Энэ зур эзэн хаан мөрөн өөрийн сэлэмтэйгээ нэг зүйлийн талаар ярилцаж байгаа нь хальт харагдана. Ханы нөгөө талд гарсан Нерия өөрийгөө өмсчихтэй хамаг маанагаа шавхчихсан болохоор ханыг эвлэж чадахгүй байж байхад нь Неро тулаандаа ялчхаад гарч ирнэ. Хүнд тулааны эцэст Неро болон манаа хэд бусад дээрээ ирдэг. Бусад маань ч өөрсдийн авсан тулаануудаа ялсан. Тэднийг өнөгөр багш тосч аваад Кайписийг ялсанд баяр хүргэе гэхдээ би биш энэ хоёр л ялсан гэд Неро Нерия хоёрлоо заахад бусад маань үнэхээр гайхна. Оройн бүгд ялдаа тэмдэглэж байгаад Неро хүргэж өгөхөөр явахыг харсан бусад нь энэ хоёрын дунд яг нэг юм болчихжээ л гин. Тэрээсөө энэ Нерия бол зөвшөөрнө. Үнэхээр зүгээр гэж юу? Энэ бол бид гурвын гаргах шийдвэр. Тэгвэл миний мэдрэмж яах юм бэ? Чи дэндүү олон буруу сонголт хийсэн. Харин Неро Нериад хэдэн өдрийн дараа өөрийнхөө төрсөн ээжтэй уулзах болно гин. Хэд хоногийн дараа манайхан дайсныхаа дайралтаас зүхтахын тулд хүслийн самхаг гэх газар руу явхаар болно. Энэ газар нь эзэнт гүрний дотоод асуудлыг шийддэг. Өөрөөр бас Эксканом сургуулийн өмнөх хэсэг гэж хэлж болно. Тэд хүслийн самхаг дээр ирэхэд самхагийг тойрсон хаалт байдаг. Гэхдээ өнөгөр багш хаалтын доод хэсэгт нэг сонин зүйл анзаарахад самхагаас самхагийн удирдагч Күйс нь өөрийн хүмүүсийн хамт угтана.
Цамхгийн үдирдэгч гүйсэн дотгошоо орно уу? Амсны дагуу бид танай хүмүүст хоол хүнс хангамжаар хангах болно. Бас дүрмийг мөрдөхгүй бол хөөншүүл гिचгдэг. Тэгээд тэднийг орхоос нь өмнө нэг судалгаа маягийн хүн болгоноос авна. Судалгаа авсан учир нь манайхныг боол, язгуурт нь энгийн иргэн гэдгээр нь 12 хуваана. Эхний 4 зэрэг боол, дараагийн 4 зэрэг нь жирийн иргэн. Язгууртнууд нь хүртэл дотроо 4 зэрэгтэй. Нэрөө өөрийн авсан тэмдгээ барьцсан цамхаг руу орж байсан. Хажуунаас нь нөгөө үүдэнд судалгаа авдаг охин "Хөөе мүсрэл, чи нэг нь тэнд орсон болохоор тэмдэхээ зүү. За. Энгийн нэг мүсрэл байж скоп наттай хүндэтгэлгүй харьцаж яаж чадаж байна. Энийг нь сонссон манай хэд бол угаасаа гайхширна. Гэхдээ энд өөртөөх нь дүрмээр байхгүй бол хөөгдөх учраас аргагүй нэрхэн дүгэнд нь орохоор болно. Террасуу болон бусад язгууртан ээлбүүдэд энд сурах өрлөг ирэхэд тэд урилгаас нь татгалцсан. Учир нь энэ газар хэтэрхий их гадуурхалттай. Бас Еваныг Эксканумд орохоосоо өмнө шид ашиглаж чаддаг байсан нь энэ газрыг Еван төгссөн. Тэгээд цамхгийн үдирдэгч 1-4 давхарт боолын зэрэг, 5-8 давхарт энгийн зэрэг, үлдсэн хэдэн 9-11 давхруудад байрлагдсан давхрынхаа аль өрөөнд нь ч орсон болно. Эльфийн гүнж нарыг тусгаал нь өөрөөрөө авч явах гэж оролддогч Террасуу болон Нянс нар энд найзуудтайгаа үлдмээр байна гэсэн чинь энэ мөсрөлүүдтэй хамт үлдвэл та нар харамсан шүү дээ. Гэсэн ч нөгөө хоёр нь үлдэн гэсэн болохоор чаддгаараа л Еваныг аваад явдаг. Тэгснэ зүгээр явчихгүй эргэж харснаа тэнд байгаа мөсрөлүүд та нартай хамт байх 2 Роныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой шүү. Намайг Ниро гэдэг. Миний нэр мөсрөл биш. Бүр илүү уурлыг гэсэн ч өнөр багшин хэлсэн үгийг санаад уураа барихаас өөр сонголтгүй болно. Энд эзэнт гүрнээс их хэмжээний шидэт хөдөр өгдөг болохоор тэд хөдрийг боловсруулад хамгаалтын хаалтанд ашигладаг. Энийг хийхийн тулд хүүхдүүдийг хүнд хүчээр ажил ихээр хийлгдэг. Тэгээд бүр хүүхдүүд энд дуртаяа ирж ажилтдаг гэж байгаа. Учир нь энд 3 жил ажилласнаар өөртөө таарсан цол хэрэгмтэй болох боломжтой. Ниро нэрээ 2 чөлөөт цагаараа тоглож буй хүүхдүүдийг харж байхад нь өнгөр багш ирээд энэ газрын талаар олж мэдсэн зүйлсээ ярьдаг. Энэ газар нь асар том туршилт хийдэг газар. Эм өсрэл гээд байгаа хүүхдүүд бол боолууд дундаасаа хамгийн доод зэрэгтэй. Гаднах ертөнцид хөл тавхил юм бол хазаар ахуулдаг. Учир нь боолууд хамаатнуудынхаа хийсэн гэмт хэргийг үүрдэг болохоор энэ газар тэдний ялаасан чөлөөлөх ганц сэтгэл найдвар. Энийг сонссон Ниро өөрийг нь яагаад мөсрөл гэж дуудаад байсан шалтгаан нь хаан Ниро 2 анх уулзахад гарсан асуудлаас л болоод бас эндхийн хүмүүсийг ангилдаг систем нь дээд түвшнийхэн доод түвшнийхэндээ тушааж дараа нь оноо өгөх хэрэгтэй. Оноо ихсэх тусам доод түвшнээс дараагийн түвшин рүү ахих боломжтой гэдэг. Энэ үеэр Көөс нь Еваныг дагуулад хамгийн дээд давхарт гарч ирэхэд тэнд цааслагдах гэж байсан хүүхдүүд дээр туршилт хийж байгаа лаборатори байдаг. Юунд туршилт вэ гэвэл энэ нөхөр чинь боолуудыг шид ашиглаж чадахгүй болгох гэж байгаа. Өөрөөр 3 дахь нүдийг нь хааж байна гэсэн үг. Ингэснээр манайг харж мэдрэх боломжгүй болно. Энэ хүүхдүүдэд мэс засал хийнгүүтээ яг л загас шиг усан дотор амьсгалдаг болоход 3 дахь нүдийг нь хаах усмлыг усанд нь уусгаж байгаа. Гэхдээ энэ хэдийг бараг 10 жил усанд байлгасан ч 3 дахь нүднийх нь тал нь ч хаагдаагүй. Тэгээд илүү хурдан болгохын тулд илүү олон судалгаа туршилт хэрэгтэй. Еван энэ уусмал чинь бүрэн болвол бүх боолуудыг бариад ийм болохгүй гэсэн эднэр чинь аль хэдийн төслүүдээ эхлүүлсэн агаар цацаж байгаагаа хэлдэг. Мөн эдгээрийг олж мэдсэн онгор багш 3 дахь нүд нь сүнстэй холбоотой байдаг. Сүнсээ алдсан хүмүүс оюун санаагаа алдаж эсэргүүцүүлгүй боол болох болно гэж Нерод хэлдэг. Яагаад ийм зүйл хийж байгаа юм? Өөртөөхөө төлөө. Бид тэднээс давууч цөөхүүлээ. Харин тэд бүдүүлэг мөртлөө маш олуулаа. Хэрэг боолоод бослог гаргавал тэднийг бид зогсоож дийлэхгүй. Ийм учраас л бид тэднийг зэвсэг барихыг нь хориглож эд шидийг нь зайлуулж байгаа юм. Гисэн хэдиж бидэнд тэдний хөдөлмөр хэрэгтэй гэхэд нь Еван шилэн хоронгонд байсан хүүгийн царайг хараад өнгөрснөө санана. Өмнө нь хүүхэд аяг хагалахад нь Еван нэрийг нь асууж байсан. Нэр нь Макс. Еван аяг хагалсныг нь нууж хаяатаа хоол өгж тусалдаг байсан. Гэтэл нэг өдөр Макс найзынхаа ээжэд им авахын тулд шидэт чулуунаас нь нэгийг хулгайлах гэж байгаад баригдчихсан. Тийм болохоор Еван аргагүй нэрх нь хөөж явуулсан. Тэгээд Еван царай руу нь хартал яг л намайг алаад өгөөч гэж байгаа юм шиг харагдахаар нь голоор нь хуваачдаг. Тэгээд эргэж хараад лугаар чамд хизээ энийг хийхийг зөвшөөрсөн юм гэхэд нь онгор багш болон бусад маань орж ирнэ. Өдөртөгч гүйсэн. Би таныг үргэлж сэжиглэж байсан. Таны нүдэнтэй илэрхийлэл надад таалагдаагүй. Дайны үе байхад л ямар ч айдасгүй. Зэкнюмийн найрам яагаад энэ сул цамхаг руу дайрахгүй байгаа юм бол маш их нөөц болно. Дээд зэргийн нууцтай цамхаг байхад шүү дээ. Шалтгаан нь та туршилтын нөгөөдлийг Зэкнюмийн найрамд нууцаар өгсний хариуд аюулгүй байдлыг чинь батлан даасна. Тэрнийг баривчил. Гэхэд нөгөөх чинь туршилт бараг л дуусч байсан. Дорд хүмүүсийг удирдах агуу их бүтээл байсан шүү дээ гэж орилоход нь Еван тэр бол урвагч гэж шууд алчдаг. Хэдэн хоногийн дараа хүслийн цамхгийн удирдагч солигдож бүх туршилтыг нь зогсоосон. Дараа нь манай хэд 1 сар тулалдсны эцэст нойроод ирнэ.